бичлэг Айшигийн цагдаа нар хэлж байна. Мангарын Сайн байцгаана уу? Америкт өнгөрөөсөн өдрүүд цувралын шинэ дугаар маань ороход бэлэн болж байна. Өнөөдөр хэдүүлээ Денверийн бас нэгэн өдөртөө танилцуулна. Ингээ бүгдээрээ хамтдаа бичлэгээ үргэлжлүүлээд үзцгээе. За өглөөний мэнд өнөөдөр 2026 оны 1 сарын 14-ний өдөр байна. Тэгээд бид Денверт байгаа сүүлийн өдөр байна. За Денверт өнгөрөөж байгаа сүүлийн өдөр учраас бид гурав өнөөдөр бол хотоос бүр нэлээд гараад Денверийн баг хөдөө хүрээд ирлээ. Тэгээд явж үзээгүй газраараа яваад бүхэл нийтийн тээврийн нас хэрглэж үзэж байна. Тэгээд одоо нэг дэлгүүр орж сонирхохоор явж байна. Тийм бол байна. Нарны байд. За нэг ийм газар ирж байна. Яа нэг Америкийн кинонд дэр гардаг л газар юм байна да. Өнөөдөр бид гурвын Денверт өнгөрөөж байгаа сүүлийн бүтэн өдөр байгаа. Тэгээ энэ өдрийг гурлаа хэрхэн яаж өнгөрөөх вэ гэж хоорондоо ярилцж агаад бид гурав хотын цахруугаа ер нь гарч үзье гэж шийдээд наашаа ирсэн байна. Наашаа ирэхдээ бол бид гурав автобусаар ирсэн. Энэ авийн аж амьдралтай жаал танилцж агаад бид гурав буцаад хотын төв рүү явсан. Yep. This actually loads right there Long Beach, California. It's all the way down to California, to the west. And it goes up to Hudson, which is to the north east side of Denver. Okay. And to find it in daylight's rare. Үргэлжлүүлээд хэдүүлээ Денверт өнгөрөөсөн өдрүүдийн бас нэгэн сонирхолтой богино бичлэгүүдийг үзэж байна. Энэ бол галт тэрэг байгаа. Миний хань бол галт тэрэгтэй холбоотой ийм сонирхолтой ажил хийдэг, сонирхолтой хоббитэй ийм хүн өөрийнхөө хоббиг одоо ажил болгосон ийм хүн байдаг. Яг өөрийнхөө энэ сонирхол хоббигийнхаа дагуу Денверт очиод галт тэрэгний зураг авахаар ийм аялалд гарсан. Тэгээд өөрийнхөө нутсан дээрээс би хадгалаад энэ хүү бичлэгүүдийг аваад үлдсэн байгаа. Энэ бол дахин давтагдчихгүй хүний амьдралд тохиох юм гайхамшигтай түүх. Тийм болохоор өөрийнхөө амьдралд тохиож байгаа түүх болгоныг бол би бичлэгтээ авч үлдэхийг хүсдэг. Хүний амьдралд зураг бичлэг хоёр л түүх болон үлдэнэ. Wow! Oh my God! So were you able to yeah. За бид гурав арай олон идэх чинь. Тэгээд аялгаа ингээд сууж хоолой захиалж байгаа. Тэгээ өнөөдөр ямар ч хэсэг ингээд Денверт их аялал маань өндөрлөж байгаа. Тэгээ маргаашаас хагас өдөр байгаа. Бол маргааш өглөө завгүй 6 цаг гээд яваад өгнө. Аялгаа дээр үйлснэ. Тэгээд явтлаа ямар ч хэсэн бас нэг хагас өдөр өдрийн цаг хугацаа бидэнд байгаа юм байна. За орой олцсон.
Өнөөдрийн орой хоол маань оройтсон ч гэсэн амт бол үнэхээр тасархай байсан. Саяны хоолны газар бол хүмүүс сууж хоол идэхээсээ илүү аваа явчдсан мэлээ. Тэгээ бид гурав бол сууж агаад идсэн. Тухтаа хоолоо идчихэд буудлын руугаа явах замдаа бид гурав Дэнүрийн хамгийн алдартай пиццаг авч идэж үзьгээд тэгээ пицца авч идсэн. Өрөөндөө орж ирээд бэлгээ задлж гин. Аавын Америк найзууд бид хоёрт ийм бэлэг өгч явуулсан мэлээ. Тэгээ маш гоё амттай амттангууд идээд бид гурав өнөөдрийнхөө аяллыг өндөрлсөн байгаа. Бид гурав буудалтай жоохон орж амарж агаад доошо буугаад тоглоомын хэсэг дээр очиод аав охин хоёр бол тоглосон. Тэгээ би бол энд бол бичлэг хийгээд дэмжээд байсан байгаа. Тэгээ аялгууд бол энэ тоглоом бол айгүй сонирхолтой байсан. Тэгээ эхэндээ бол энэ ямар тоглоом юм бол гэж яагаад тоглож байгаа хүмүүсээс нь заалгаад сурсан. За ингээд энэ удаагийн бичлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Надтай хамт байсан, бичлэгтэй минь хамт байсан хайртай хүмүүстээ маш их баярлалаа. Дараагийн бичлэгээрээ эргээд уулзъя. Түр баяртай.